толгойд ажилладаг манайхан гадаадын иргэдээс 12 дахин доогуур цалин авдаг нь ил болсон. Үүнийг улсын хурлын гишүүн Ганбаатарын төрсөн дуу ганцхан явж өдөр хэлсэн. Харин ингэж иргэний зэрэг гаргасан дууг нь ажилгүй болгож шиотинта жижиглэхгүй байх хэмээн босоо гишүүн найдаж байна. Оюун толгойн хөрөнгө оруулалтын гэрээг сайн хүүгийн том хүү Ганбаатар анхнаасаа эсвэлцэж анхны талбай дээр суулт гэж байлаа. Гэвч гэрээнд батлагдаж манайханд нэг их 80 гаруй төгрөг өнөө хүртэл өгч гээгүүлсэн гэсэн 71% нь Монгол улсад үлдсэн 29% нь тэд аавна гэсэн PR намаржангаа хийгдээд байна. Харин тэр бүхний цаана юу болоод байгааг Ганбаатар гишүүн хичээлгээр зүтгэж байгаа юм. Оюун толгойн гадныхантай байгуулсан гэрээг игээтэл тэдний өмнөөс хамгаалч шахаад байгаа баяр цогцыг хүртэл дуйл дуудсан. Үүнтэй давцсан Лондон төслийн менежментийн чиглэлээр бакалаврын зэрэг, Галландад магистр хамгаалсан сайн хүүгийн Гантуя компанийн эсрэг болсон юм а. Өмнө нь оюун толгой нэг л биш байгааг ахтаа ховдож үйлдвэрчин чинь хаана байна хэмээн амийг нь асууж авсныг нь гишүү ах нь нуухгүй байна. Тэгээ би өмнө ч ажиллаж байхад миний дүү наад одоо хэцүү ийм одоо компанид ажиллах хэрэг байд юм одоо ах нь одоо Англи над компани чинь болохгүй байгаа юм түмэндээ хэл засах гэж явж байна. Ёс зүйн хувьд чамд хэцүү биш үү гэсэн зүгээрээ тантай би ямар хамаатай бэ? Би өөрийнхөө амьдралыг өөрөө мэдээ гэж. А гэхдээ тэр хүн урд нь тэнд байхдаа надтай надгүй. Ганбаатараа танаа үйлдвэрчин чи ажиллахгүй шүү дээ. Та одоо ажиллаа хийгээч гэж надад тарих шаардлага тавьдаг. Тэгээд дээр нь нэмээд энэ Монгол ажилтны цалин муу байна. Энэ Монгол хүмүүсийг үнэхээр одоо уландаа гიშгэж байна. Бидэнд мөнгнөөс илүү хүндлэх хэрэгтэй. Монгол хүмүүс бас ч гэж ингэж өөрсдөө бахархал нэр хүнд гэж юм байдаг шүү. Энийг нөгөө том захирлууд, том дарга одоо загтал явуулаад, хөргүүлээд энэ нөгөө Монгол ажилчдаа уриалаад ийм ажлыг урд нь хийдэг байсан. Өөрт талын харьцаатаагаар гадаадын мэргэжилтэн монголчуудыг ажилуулна. Цалин хангамж нь адилхан байна гэж Иран тодорхой амласан. Гэтэл сайн хүүгийн 4 дэх гишүүн Ганбаатарын дүү Гантуя 2 сая 500 мянган төгрөгийн цалин авдаг юм билээ. Энэ нь кофе зүүдэг малаа цогны цалингаас нэг дахин, гадны геологч юм уу инженерээс 12 дахин доогуур байгаа юм байна. Дээр нь дарамт шахалт зөндөө ирдэг тэд нуулгүй ингэж өчигдөр илчилсэн юм а. Оюун толгой ажиллаж гадаад ажилтнуудад бакалаврын зэрэгтэй хамгийн дээд нь тэгээд тэрнээс доошоо байдаг. Тэгээд дандаа ингээд таньд талаараа авчихсан найзууд нь гадаад ажилтнуудынх нь мэргэжилтнүүдийн эхнэрүүд нь нөхрүүд нь ингээд ажиллаж байгаа байхгүй. Энийг одоо зөвхөн Монгол ажилтнууд гэсэн үндэслэл айсангуй ялгарлан гадуурч байгаа юм шиг ингэж бас тайлбарж болохгүй. Ийхүү ах дүүс нийлэн оюун толгойн болж өгөхгүйг илчилж эхэллээ. Хэн ялахыг таахад хэцүүч дүүгэн шоглохгүй гэдэгт гишүү ах нь харин одоохондоо найдсан хിവэрэл байна. Оюун толгой Ервээ нам ясандаа орох юм бол мянган эмнэлэг, болны цэцэрлэг, мянган зэсийн хайлуулах үйлдвэр, мянган монгол хүмүүс сайхан ажилтаа болно гэдэг л намайг ингэж урагшаа тэмүүлүүлж муу сайн энэ эрсдэлтэй ч гэсэн энэ хэцүү ажлыг хийлгүүлдэг. Тэгээ өнөөдөр миний дүүд эднээс одоо бас хатаарч байгааг нь би бол улс төрсөн байдлаа тайлбарлахгүй. Би тэгж ярих хүсэхгүй, би тэгж бодохгүй. Арайс тийм том компани тэгж жижигрэхгүй байлгүй. Оюун толгойн гэрээг баруун салгаагүй шүүмжилж байгаа Ганбаатарын эсрэг сөрөг сурсаа хийхээр хэд хэдэн компанитай тэд гэрээс нь дуулдаж байна. Ийхүү шүүмжлэлд агуулсан гэрээ сүүлдээ сайн хүүгийн хүүхдүүдийг ээж дараад олон танил суулсан PR болж хувирлаа. МБС Бүрүүнэм.